Тэр ер нь бол ингээ хөдөлгөх болгонд татвар хураамж нэмдэг энэ одоо зүйл бол хэрэгсэгтэрч байгаа. Мэдээж одоо энэ төвжирлийг бууруулах олон одоо санаачлагууд байгаа. Олон одоо хотууд энэ төлбөрийн асуудлыг ярьдаг. Тэгэхээр энэ дээр яг хамгийн гол нь дэд үтсийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл хотын төвлөө орж ирэх тэр одоо метроны асуудал байдаг юм уу, эсвэл автобусны асуудал байдаг юм уу, тохиолдлог автобусны асуудал байдаг юм уу, ийм асуудлуудаа шийдвэрлэх. Дээрээс нь яг тэр орхож байгаа тэр бүсийн одоо шинэ хоригдж байгаа, хотын төв рүү хоригдж байгаа тэр яг өнцгтэр автомашины зогсоолуудыг хангалттай барих хэрэгтэй. Тэгжээж тэнд машина хүмүүс тавиад цаашаа алхаж хотын төв рүү орох хэрэгтэй. Гэтэл ийм одоо хангалттай хэмжээний зогсоолын асуудал байхгүй байж хад ийм шийдвэр гарах юм бол наадах чинь бүр ерөөсөө эцэж хэрэгжихгүй ийм л зүйл болж байгаа. Өчтөр бас өглөө цасаараа замын төвжил нилээдэг байлаа. Таны хувьд одоо гэрээс гараа ажил хүртлэх хилжинийн цагийг зарцуулж байна. Ер нь нэг цаг гаруй явдаг. Би ер нь өглөө эрт ажилд ирдэг.